Өн эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс та бүхэнд энэхүү мэдчилгээг хүргэж байна. Тэгэхээр өн эртний гүн ухаан судлалын хүрээлэн Евразийн газар зүйн байрлалд Евраз хэрхэн хаана төвлөн оршдог вэ сэдвт судалгааны ажлыг хийж гүйцэтгээд дүнгийн гаргаснаар манай судалгааны ажлын дүгнэлтээр Евраз нь Төв Азид төвлөн оршдог чухамхууд Евраз төвлөн оршиж байгаа тэр газар зүйн байрлалд Есүхэ Баатрын Алтан ордын улс оршин байдаг тухай бид судлан тогтоолоо. Тэгэхээр Монголын нууц товчоонд нууцлж үлдээснээр Монгол түүхийн нууцын нутаг нь Есүхэ Баатрын Алтан ордын улсын нутгийг нууцлж чадсанаараа л энэ бүх нууц тайлагдж байна. Тэгэхээр Тэмүүжин Чингис хаан чухамгүй төрсөн нутаг эцгийнхээ Есүхэ Баатрын нуугуул нутгийг нууцлж чадсанаараа Монголын нууц товчооны тайлагдшгүй байдал тодорхойлогдож байсныг манай судалгааны ажил тайлснаар Монголын нууц товчоо нэгэнт ил товчоо боллоо. Тэгэхээр Есүхэ Баатрын Алтан ордын улс нь өөрөө асар өөрмөгц онцлогтой. Хэрвээ Батхааны Алтан ордын улсыг үзвээс Батхааны Алтан ордын улс нь Зүч хааны том хүү орд нь Цагаан орд улсыг захирч Удааххүү Бат нь Алтан ордын улсыг захирч байсан түүхтэй. Мөн Алтан ордын улсад Көх ордын улс байсан. Ингэхээр альва Алтан ордын улс нь өөртөө Алтан ордын улс, Цагаан ордын улс, Көх ордын улсыг агуулж байдаг болохыг Батхааны Алтан ордын түүхээр баталгаажуулжээ. Тэгэхээр Их Монгол улсын үед хамгийн их тогтвортой удаан хугацаагаар оршин тогтнож мөн Оросын бангуудын хоорондын маргааныг шийдвэрлэж чадаж байсан тэр улс бол Батхааны Алтан ордын улс. Энэ их засаг хуулийг барьж Оросын бангуудын маргааныг таслан шийдвэрлэж байсан гол их сурвалж нь болох их засаг хуулийг хэвлэн нийтэлснээр бид өнөөдөр 21-р зуунд их засаг хуулийг дэлхийд дахинд хэрэгжүүлэх түүхэн баримт бичигтэй болж үүнийг Евразийн газар зүйн байрлалд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр Евразид Ахмад көвгүүдийн их аяныг эхлүүлэх гараанд гарах гэж байна. Тэгэхээр их засаг хууль нь өөрөө хүн төрлөختөнг оюун санааны эрх чөлөөнд хүргэсэн ийм хууль байдаг. Тийм учраас ерөнхийдөө Орос оронд мөн дээрхийн ёсыг сахиулж чадсан 17 дугаар зуунд гэхдээ Орос орн энэнийг зүй ёсоор хүлээж авч чадсан нь өнөөдрийн Оросын түүх өнөөдрийн Оросын гадаад дотоод бодлогоор тодорхойлогдож байдаг. Тэгэхээр би монголчуудад оюун санааны хувьсэл хийгээч, оюун санааны эрх чөлөөнд тэмүүлээч гэж хэлхийг хүсэж байна. Яагаад оюун санааны эрх чөлөөж хамгаас чухал юм бэ гэвэл өнөөдөр Монголд өчнөөн баячууд байна. Өчнөөн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна. Өчнөөн эрх мэдлийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна. Бас мэдээж өчнөөн эдийн засгийн эрх чөлөөнд очсон хүмүүс байна. Гэвч тэд нар оюун санааны эрх чөлөөг олж чадаагүй ч. Тэгэхээр би монголчуудыг оюун санааны эрх чөлөөнд хүрэхэд энэхүү 2 бот намыг бэлтгэж нийтлэн хэвлэлээ. Энэ өөрийнх нь оюун санааны хувьсэл ном нь 5 бүлэг бот ном байгаа. Тэгэхээр энэ номын ядаж эхний 2-ыг монголчууд үзэж харж судалснаар оюун санааны эрх чөлөө гэдэг бол юу юм? Бүх хүмүүс ерөнхийлөгч болж чадахгүй ч гэсэн бүх хүмүүс ерөнхийлөгч юу хийх ёстой, ямар үүрэг хариуцлагатайг мэдэх боломж нь нэг талдаа оюун санааны эрх чөлөө юм. Тэгэхээр оюун санааны эрх чөлөөнд хүрч чадсан хүн энэ ертөнцийн зүй тогтнолын дагуу амьдрах ёстой болохоос хэн нэгэн хүний гэгэнтэн ч юм уу хутагт хувилгаанд ч юм уу хэн нэгэн хүний зааварчлагд ор түүнийг хүлээж оюун санааны боолчлолд орж оюун санааны терроризмд өртөж байхгүй хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал асуудал юм. Тийм учраас би монголчуудыг оюун санааны эрх чөлөөнд тэмүүлж хүрч чадваас Төв Азийн ариун голомт газар зүйн байрлалаас Евразийг захирах тэр боломж гаргалгаа технологи нь өнөөдөр бэлэн боллоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчирхэг гэж үзэж байгаа Англи, Швейцар, Итали, Франц, Герман зэрэг Европын орнуудыг бид эндээс захирах боломж бидний гарт бэлэн байна. Гагцхүү та өнөөдөр оюун санааны эрх чөлөөнд хүрээч, түүнд тэмүүлээч. Тийм учраас би өнөөдрийн 21-р зууны монголчуудыг
дэлхийд тархан сууршин байрлаж байгаа бүхий л Монгол хүмүүсийг эцэстээ оюун санааны эрх чөлөөнд хүрэхийг уриалж байна. Агуу их Александр хаан Грек орноос дорн зүгт күн төрлөختөнд оюун санааны эрх чөлөөг олгосон тэр үйл хэргийг хэрэгжүүлснээс хойш нэгэнтээ 3 удаагийн 800 жил өнгөрчээ. Тийм учраас Грек орн агуу их Александр хааны үед Арабын хойгт Килэнцийн ордыг ариусгаж чадсан, Килэнцийн ордыг номхруулан захирч тэднийг оюун санааны эрх чөлөөнд хүргэж чадсан тэр агуу үйл хэргийг өнөөдөр Грекээс хийж гүйцэтгэж чадахгүй байгаа нь бүх үйл хэрэг Төв Азийн ариун голомтонд хуваагдсанаас болж байгаа юм. Тийм болохоор өнөөдөр Монгол улс яг энэ Улаанбаатар орчмын нутагт оршин тогтнож Тойрол Ван хааны туулын хар шугууд амьдарч байхдаа ариун бус голомттой хон кэрээ тонгоож хорт могоо өлийж байдаг ийм газар зүйн байрлалд домхон далайн баруун эрэгт оршин байж Төв Азийн үйл хэргийг гацалдуулан зогсоож байгаагаа монголчууд ухаарч дээгүрхт нь үйл хэргийг хийх боломжийг олгож доогуур нь түүний өр нөлөөгийн зөв хүртэх боломжоо олох нь нэн чухал байгаа юм. Тийм учраас бид нар оюун санааны эрх чөлөө күн төрлөختөнд олгохоор ялангуяа Грек хааны бүтсэн Ромын папламын өнөө хүртэл хадгалж байгаа тэр захианы үргэлжлэлийг хүргэж өгөхөөр өрнийг зорж байна. Юуны учир вэ гэвээс өнөөдөр энэ туулын голын айсав буюу үнэний нутгаас тугалын нутгийг захирах геополитик бодлого хэрэгжүүлэгдэнэ. Тэгэхээр Чингис хаан өөрөө хэлэхдээ мордын туурайг хүртэх газрыг эзэл гэсэн бол мордын туурайг хүртэх газар нь 850 сая жилийн геологийн үнэлэхүй настай Евразийн дэвсэг буюу Күнүүгийн дэвсэг хэмээн геологийн шинжилгээнд тогтоогдсон тэр газрыг л хэлнэ. Тэр газар нь өөрөө Ромын нутаг хүртэл өмнөр Францын Парис хот хүртэл араар үргэлжилсэн өргөн уудам нутаг байдаг. Тэгэхээр энэ газар нутгаар автомашинаар аялж их цайз хуулийг Европын орнуудад танилцуулж цагаатаа өгөөд Бат Зүч хааны үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өнөөдрийн 21-р зууны монголчуудын түүхэн үйл хэрэг болжээ. Тэгэхээр дэлхийд дахинд бүх ерөнхийлөгч нар бүх одоо засгийн газрын эрх мэдлэлтүүд ялангуяа Европарламентад их засаг хуулийг хүргэж өгснөөр Крим болоод Сирийн эргэн тойронд өрнөж байгаа үйл хэргийн гогцоог тайлж Европыг дөрвөсгийн гар хөлөөс аврам хамгаалах ажиллагааг бид гүйцэтгэх түүхэн их боломж иржээ. Монголчуудаа та бүхэн оюун санааны эрх чөлөөнд хүрвээс дэлхийг захирах тэр моринд дөрөөлж чадна. Өнөөдөр очирван бурхан буюу Эверт өхөр энэ ордоос та бүхэн дэлхийг захирах гэж оролдож намхан далайн баруун эрэг дээр сууж байгаа нь дэндүү хол эндүүрэл болж байна. Төв Аз түүнээс баруун зүгт орнож буй үйл хэргийг зөвхөн мордын туурайг хүрэх Евразийн Күнүүгийн дэвсэг энэ үйл хэргийн орон зай болох учраас Ахмад хөвгүүдийн их хаяныг эхлүүлсэн тэрл орон зайд бид өнөөдөр энэ үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорин гарах гэж байна. Тэгэхээр энэ үйл хэрэгт оролцох хүмүүс байвал өөрсдийнхээ мэдээллийг өгөөд бидний энэ үйл хэрэгт хамтран хүчин зүтгэн оролцож болно. Юуны учир Алтан ургийн охин ариун байхыг шаардсан бэ гэвэл эртний Монгол оронд үүсэн бүрэлдсэн дөрвөн дотоод цэнгэг уст тэнгисийн дөрөвтг нь өрнийг зорьсон эртний Палатитис тэнгис юм аа. Тэгэхээр тэр тэнгис нь өөрөө хизээч номхон далайн күкэрт шар усыг оруулдаггүй байснараа ихээхэн онцлогтой. Хулчлан танилцуулж оюун санааны эрх чөлөөнд хүрээч. Монголчууд оюун санаагаар хинээс ч хараат бус байснараа мөнх тэнгэрийн хүчин дор дэлхийд дахныг Евразийг нэгтгэж чадсан тэг эрх хүчийг тэр их үйл хэргийг өргөжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм аа. Бид энэ бүх номыг Грек, Чех, Унгар, Узбекистан гэх мэтийн эртний төг соёлороо үнэнгүй холбогдсон тэр эртний күний улс болоод Алтан орд ил ордын улсад бид ерөнхийлөгчийн төвшөнд аваачих Чингис хааны төрийн агуу их гүн ухааны нууцыг тайлж цувралаар нь бэлдээд одоо энийг аваад зүүн гарын үдээр Евразийн өөр цайх үйл хэргийг эхлүүлэхээр явж байна. Чухамгүй Гегел хэлэхдээ
Дорн зүгт төрвий. Тэндээс күн төрлөختний түүх эхэлсэн гэж хэлдэг. Күн төрлөختний түүх хизээж төрийн түүхээр эхэлдэг. Тийм болохоор Гээгдийн хайсан тэр төр бол хамаг Монгол улсын ахуй төр байлаа. Тэр ахуй төр өөрөө дороо байгалийн 6 бүс нутгийг захирч байдаг. Түүнийг их улсын 6 зүйл гэж нэрлэдэг. Яг өнөөдөр Монгол улс их улсын 6 зүйлийн адаг ураг цөлийн газар зүйн байрлалд оршин амьдарч номхон далайгаас орж ирэх ус их газрын гүнлөө төрж байгаа энэ орон зайд оршин тогтнож төвлөн байгаагаараа тэнгэр газарт үл ивээгдэх үйл хэргийг хийж хүсвч Хясна гэдэг болж сууж байна. Тийм учраас Төв Азийг хүндлээчтэй. Төв Азийн уугуул хүмүүст үйл хэрэгэ хийх боломжийг олгооч. Чингис хааны Ахмад хөвгүүдийн аян дайныг эхлүүлээч. Энэ бол хизээч зэвсэг барьсан аян дайн байгаагүй байхыг бид батлахын тулд оюун санааны агуу их хайлт тэлэлтийг өрн зүгт хийх болно. Ер нь нар жаргалтаяа жарахгүй юм бол нар жаргалтаяа мандахгүй учраас наран мандах зүгээс наран жаргах зүгийг захирч ирсэн түүх нь зөвхөн өрнийг захирч чадвал дорныг захирах агуу их технологи байдаг юм. 280 сая жилийн өмнө газар дундын тэнгисийн голч нуруу үүсэх үеэс Этна галт уулын орчмоос Монгол аг нуурын тэнгис хүртэлх газар зүйн байралд 4 удаагийн 70 сая жилийн геологийн үйл хэрэг явагдсны үр дүнд дорн дахинд нар мандаж бас нар жаргасан түүхтэй. Тэгэхээр Грект мандсан нар Японд буюу Монгол аг нуурын тэнгисийн орчимд жаргадаг. Тэгэхээр нэгэнтээ Маягийн 5 нар жаргаснаас хойш күн төрөлхтний түүхэнд мөнх ус 5 наран дор үүссэн амьдралын кимнэл дууссан байна. Күн төрөлхтөн мөнх наран дор оршин байсан газар зүйн байрлалыг Төв Аз гэж нэрлэдэг. Төв Аз хаан төвлөн оршдгийг судлан тогтоосноор Исүхэ-Баатрын Алтан ордын улсын нутагт Төв Аз төвлөн оршдог. Энд Монгол улсын ариун голомт газар зүйн байрлал байна. Энд амьд гал байна. Энд амьд ус байна. Энд амьд хөрс байна. Энэ газар зүйн байрлалаас энэ л амьд 3 чандман 3 эрдний орон өөрийнхөө тэлэлтэд зөвхөн баруун зүгт хийж ирсэн одоо ч гэсэн хийх болно. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд гал ус газар 3-ыг захирч ирсэн энэ агуу хүчин зүйл бол Төв Азийн ариун голомт газар зүйн байрлал энд чухамгүй мөнх тэнгэр оршин байдаг. Энэ газар зүйн байрлалыг эрдний гэрээк орноо хуучин гэрлийн орон гэж нэрлэдэг. Тэгэхээр хуучин гэрлийн орон буюу мөнх тэнгэрийн орноос мөнх нарны орноос бид Евразид газар зүйн байрлалын асар том геополитик бодлого хэрэгжүүлэх нь цэнгэг ус уух ариун ёсыг сахиулах үйл хэрэг юм. Ахуйг Александр хаан күн төрөлхтний түүхэнд дорны оюун санааны эрх чөлөөг олгосныхаа төлөө хотууд тухайн үед твшээр алтан эдлээ өөрсдөө сайн дураар өгч байснаар Агуйг Александр хааны жанжид хамгийн ихээр алтаар шагнагдсан хэмээн түүхнээ бичигдснээс гадна мэдээж алтан шунсан жанжидын хоорондын зөрчил эцтэй Грекийн агуйг соёл иргэншлийг унгасан түүхтэй. Хүн төрөлхтний түүхэнд Килинцийн ордыг зогсоож түүнийг номхруулж чадсан эртний Грекийн үйл хэргийг Евразийн Күнүүгийн дэвсгийн газар зүйн байрлал цэнгэг усны төрөлтөөр хийх тэр агуу их хариуцлага өнөөдөр зөвхөн Төв Азийн монголчуудад үлджээ. Хин нэгэн хүн Төв Азийн монголчууд гэж хэн бэ? Чухам энэ хин юм бэ? Энэ олон монголчуудын гэж асууваас би нэг юмыг та бүхэнд сануулахыг хүсэж байна. Тухайлбал өнөөдөр монголчуудын дийлэнх нь хүлээнд зөвшөөрч түүнийг даган баясаж байдаг хүн бол Тулуу. Чингис хааны отхон хөө. Тулуу нь мэдээж Кредээс авгаа авсан, хатан залсан, гэхдээ Тулуу амьддаа хэлсэн үгийг та бүхнийг энэ удаа
дурсан санаасаа л гэж би бодож байна. Тэрээр өгөөдөө хааныг үгүй болвол олон Монгол улс өнчирнө хэмээн тэрээр хэлж олон Монгол улсыг өнчрөхгүй төлөө тухайн үед Гиттийн нутгийг төвөөснийхээ хариуд Алтан уургийн хүний амийг нэгсэн тэр балмад тэнэг бөөчүүдийн ажиллагааг зогсоохын тулд тулуу өөрийгөө золиослон атаархагдсан түүхтэй. Тэгэхээр өгөөдөө хаан чухам юу хийсэн бэ гэвэл эртний грек Ромын гүн ухааныг хар хормын кондэд цогцлоод чадсан нь өгөөдөө хааны Ромын папланд бүтсэн захианы үргэлжлийг хүргэх агуу их үндслийг өгдөг. Тэгэхээр мөнгөн мод түүний орой дээр бишгүртгүү заларч харин мөнгөн модны доор дөрвөн амттан ундлан суух энэ их оёрчлон бүтээж чадсан өгөөдөө хааны өргөө нь мөнгөн модны үед хамгаалагч байсныг тодорхойлно. Тэгэхээр орчин цагт Цэнгэг ус цэвэр агаар ирүүлдэг ой модыг үүсгэн бий болох гэж ногоон баасыг үүсгэж байна гэж мод тарьж байгаа нь үнэхээр мөнгөн модыг тарьж чадахгүй бол өнөөдрийн тарьсан модод харин ч хоржин ус уулгах аюул гамшиг ирүүлэх боломжтой. Тэгэхээр олон Монгол улс өнчрөхгүй байхын тулд Цэнгэг ус цэвэр агаар ирүүлдэг тэрэл мөнгөн тайган зөвхөн Есүхбаатарын Алтан ордын улсад оршдог их сурвалж нь харин түүний өргөтгөл нь өнөөгийн Оросын улсын мөнгөн тайгад байдаг. Гэвч чухамгүй хар хорны орчимд өгөөдөө хааны өргөөг мөнгөн модны хамт босгож чадсанараа Евразийн агуу их түүхийн зүүн хэл хязгаарыг тодорхойлж чадсан юм. Чухамгүй тэнд очиртыг хөлгөн күрдийг учруулагч хандаж амс хатан өргөөтэйгөө залран ирж байж анхдугаар богд хаан Занвазрыг төрүүлж чадсанаар эртний грекийн ээлжийн соёл иргэншлийг мөн орхны көндөө цогцлоод чадсан нь өгөөдөө хааны үйл хэргийн үргэлжлүүлж болж чадсан түүхтэй. Тэгэхээр өрнөдийн бүх судлаачид ер нь бол Занвазар өөрийнхөө бүтээсэн Алтан уургийн язгуурын бурхтаараа ээлжийн соёлыг төгс тодорхойлж чадсан гэж хэлснээрээ Евразийн агуу их соёлыг мөн холбонд өгнөж чадсан байдаг юм. Тэр Евразийн зүүн хэл хязгаар бол орхны хөндийгээр тодорхойлогддог. Тэнд яг Көгшин орхны ундаргаар харц голоор Евразийн баруун хэл хязгаар амьд газар зүйн байрлалаа тогтоодог байлаа. Гэтэл цагаан түүхэнд өгүүлснээр хэрвээ муу хүн төрд гарваас хааны үйлийг эвдмөө гэж хэлсэн ёсоор Монголд өнөөдөр бүхэл газар зүйн байрлалын хамгийн адаг буцамтгай голын айсав туулын голын көвөнд төвлөн амьдарч дэлхийд дахинд Чингисийн монголчууд бид билээ гэж эндүрт суух нь андуу ташаа явдал болсоор байна. Тийм болохоор 2008 онд Хөх Монголын шинэ он тооллыг эхлүүлж тайган нуурын эхэнд 21-р зууны монголчуудын оюун санааны эрх чөлөөг чөлөөлж чадсан боловч тэр хотыг өнөөдөр хүртэл барьж байгуулж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай юм. Гэвч түүхийн күрд эргэсээр байна. Манай дараагийн үйл ажиллагаа Евразийн газар зүйн байрлалд Хөх ус суух ёсыг сайхуулж их засаг хуулийг танилцуулж тэдэнд ерөнхийлөгч нарт нь их засаг хуулийг бид хүлээлгэн өгч чадсанаар энэ агуу Чингис хааны хууль дор дэлхийд дахин амьдарч чадвас цэнгэг ус ууж чадна, тунгалаг морин урсаж чадна, мөн католикийн шашин магадгүй өнөөдрийн энэ төгжил байдлаасаа гарч болох юм. Гэхдээ 1.5 тэрбум католикчуудад оюун санааны эрхчлөлөг олгох нь их засаг хуулийн гол үйл хэрэг байх болно. Үүнийг Ромын паплам өөрөө мэдэж байгаа. Өөрийнхөө үйл хэргийг 2-3 жилийн дотор дуусгах болно гэж хэлсэн. Тэгэхээр католикчууд өнөөдөр бузрыг бузраар угааж байгалийн усан баталгаа хийж чадахгүй байгаа нь Ромын папламын огцрох шалтгаан болсон. Тэгэхээр бид нэр торгоны дээд Атлас гэж нэрлэдэг ёсоор тан Венера хэмээх 500 мянган жилийн геологийн үнэлгээ настай Атлас уулын зүүн бэлээс дэлхийд дахинд тан улсыг номхруулан захирч Хилэнцийн ордын Хилэнц нүглээс нь салгах оюун санааны эрх чөлөөнд хүргэх үйл ажиллагааг эхлүүлэхээр Ахмад Көгөөдийн үйл хэргийг гүйцэтгэх ажлын баг гарахад бэлэн болж байна. Та бүхэн энэ ажлын багт нэгдэж, орж, тусалж, бие сэтгэлээрээ энэ үйл хэргийг хийх боломж нээлттэй. Тэгэхээр газар дундын тэнгисийн өмнө нийт морины айс аваас
газар дундын тэнгис цотгох голын ай савд сармагчин төр ёс оршин байсныг засан тогтнуулах үйл хэргийг эхлүүлснээр хүн төрөлхтний түүхэнд дорны түүх эхэлдэгэ. Тэгэхээр өнөөдөр Монгол оронд овоо уул усанд хадаг хэмээх торгон эдийг гаргаж түүгээрээ одоо уул усаа дахиж баясгачлаа гэж бодож байгаа хүмүүс үнэхээр андуурч эндүрч байгаа юм. Хадаг үүсгээс ч өмнө энэ Монгол нутгийг эрхэмлэн хайрлаж дахин шүтэж байсан зан үйл бол цагаан эдэний зан үйл байсан юм аа. Тийм болохоор бид нар өрн зүгийн Ахмад хөвгүүдийн энэ аяныг хийж хүн төрөлхтөнд Есүхбаатарын удмынхны чухам юу хийж чадаж байсан энэ үйл хэргийн танилцуулгыг хийм. Тэгэхээр өмнөд хойд өргөргийн 37 дугаар өргөргийн ард талд көх ус уух ёсыг сахиулснаар манайхан Есүхбаатарын үйл хэргийг төгс гэж гүйцэтгэх боломжийг их засаг хуульдаар олгоно. Евразийг захирах боломж нь Евраз өөрөө өөрийгөө сэргээж чадахгүй, өөрөө өөрийгөө ариусгаж чадахгүй, байгалийн зөв тогтнолоор өөрөө өөрийгөө захирч одоо асуудлаа шийдэж чадахгүй тогтоогдсон. Тийм учраас Төв Азийн ариун голомтоос Евразийн үйл хэргийг бид нэр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаамаа. Энэ бодвол хүн төрөлхтний түүхэнд монголчууд гэдэг хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ гэдэг түүхэн их сурвалжийн агуу том баталгаа болж байгаа. Энэ үйл хэргийг бид нэр Алтан ордын улс, Ил ордын улс хоёр давхцан оршиж байсан Узбекистаны нийслэл Ташкент хотод энийг дэлхийд дахинд зарлахаар төлөвлөж байна. Ингээд бид нэр зүүн гарын үедэр нэгэн цагт Чингис хаан их зэрэгээ дагуулад гарч байсан бол өнөөдөр бид нэр Чингис хааны үйл хэргийг цагаатгаж хүн төрөлхтөнд цэнгэг ус уух ёсыг сахиулсан энэ агуу их боломжийг дахин олгохоор их засаг хуулийг бариад оюун санааны одоо их хувьсгалыг эхлүүлж оюун санааны эрхчлөөнд хүн төрөлхтөн хүрэх энэ аянд бид гарч байна. Энэ бол 21-р зууны монголчуудын түүхэн үйл хэрэг байлаа. Үүнийг хийхийн тулд бүгдийг цаасан дээр буулгаж хинч аваад оншиход шинжилгээний үндсэлтэй батлагдах агуу их батламжийг бид хийж чадаж энэ бүх одоо түүхэн их сурвалжуудыг дахин цоо шинээр дэлхийд дахинд хүргэж байгаа нь манай үйл хэргийн хамгийн том ололт болж байгаамаа. Тэгэхээр манай өн эртний гүн ухаан судлалын хүрээлэн төрийн бус байгууллага нь 8 жилийн хугацаанд энэ бүх үйл хэргийг хийж гүйцэтгэхдээ Евразийн газар зүйн байрлалд судалгааны ажил хийсэн, гүйцэтгэлийн ажил хийсэн, мөн өвөг монголчуудын Төв Азийн монголчуудын гүн ухааны нууцыг тайлсан. Тэгэхээр Төв Азийн монголчууд гэдэг бол Чингисийн монголчууд, Төв Азийн уугуул монголчууд болох нь манай судалгаагаар батлагдсан юм аа. Хүн төрөлхтний түүхэнд дөрвөн улирлын амьдралын хэмнэлийг захирж ирсэн энэ агуу их үйл хэргийг хийж гүйцэтгэхдээ хүн төрөлхтөн оюун санааны хувьсалдор оюун санааны эрх чөлөөнд хүргэх энэ ажиллагааг эхлүүлж бүх нууц тайлагдаж ерөнхийдөө хүн төрөлхтөн оюун санааны энэ эрх чөлөөнд хүрэхийн тулд ямар их бүтээн байгуулалт хийж бүдэл зүдэрч явсан өнөөдөр ийхүү бүх нууцаа дэлгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн манай үйл хэргийг хэрвээ сонирхож байвал, үүнд биечлэн оролцохыг хүсэж байвал, үүнийг таних мэдхийг хүсэж байвал бидэнтэй холбогдож энэхүү цуврал бүтээлүүдээс судалж, сонирхож авч үзэж болно. Энд 666 ном бот бүхий хүн төрөлхтнийг оюун санааны эрх чөлөөнд хүргэх бүх нууцын тайлал үүнд багтан оршиж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.